Алдарт бага болзоотой баталгааны тэмдэг болон соёлын данзангийн долларын мөрөөр мөшгөхдөн бидний толгойноос нэг бодол огт салахгүй байсан билээ. Чухам яагаад өндөр дээдс маань үндэсний анхны мөнгөн дэвсгэртүүд дээрэн 5 нүдэн хээгэн буулгава гэсэн гайхширал. Хэрвээ мөнгөн дээр байх ёстой юм бол хожимын олон дэвсгэрт дээр яагаад тавиагүй юм болов? Энэ үнд мэдээж хариг бүрэн үзэл сурталд хүлэгдсэн бэрх цагийн дөнгөн нөлөөснийг бид гүнэн ойлгож байлаа. Гэхдээ ордлого таслалгүй мөшгсөн бэлээ. Яагаад гэвэл ухаант дээдс маань энэ байтугай зүйлийг нарийн ухаанаараа бидэнд өвлөн үлдээсэн жишээ олоо. Бүгд найрамдах Монгол ард улсын сүүлчийн мөнгөн дэвсгэртүүдээс нэг төгрөгийн дэвсгэртийн нүүрэнд учир мэдэх манай ухаант мэргэд 4 хүчитний нэг арсланг нууцаар багтаасан гэсэн аман томог бидний сонирхлыг аргагүй татаж байд юм. Бүгд найрамдах Монгол ард улсын мөнгөн тэмдэгтүүд дээр 1939 оноос хойш Жанжин Сүхбаатарын дүр тогтмол тавигдах болсон билээ. 1941, 1955, 1966 онуудад мөнгөн дэвсгэрт бүхлээрэн шинжлэгдэхэд Жанжины төрх харин хэвээрэн хадгалагдсаар байлаа. Энийг мэрэгжлийн хүмүүс нэгэнд хийсэн барын хэвэн Жанжины төрх дээр ашиглаж байжээ гэж дүгнсэн байдаг. Ингээд Жанжины төрхийг лавшруулан судлахад Сүхбаатар Жанжины цэрэг китлийн товчон дээр үзэл сурталын хамгийн наад захын стандартаар бол хувьсгалын бэлэг тэмдэг 5 хошуу байх ёстой байтал 5 нүдэн байхыг бид олж харсан билээ. Монгол улсын сан хөмрөг арвидан үрж хин яруу бэлэгдэл 5 нүдэн эрэл үргэлжилсээр бид өртөөлж байна. Бид түүхийг улаалж ирээдүйг урлана. Бид өвд тээж дэлгэрүүлнэ.